6, 7, 8, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 1, 2, 3, 4, 5, 6, 7. За саасаа бүжгийн баруун эргэлт эхний 3 тоог хамтдаа удаанаар явж үзье. 5, 6, 7, 8. 1 гэдэг алхам хийхдээ яг урагшаа алхах хэрэгтэй. 2 гэдэг алхам дээр баруун хөлн дээр алхам хийж өгнө. 1, 2, 3-ын тоон дээр зөв үлийг хажуудаа ураагаад алхам. 1, 3. Үргэлжлүүлээ хаашаа алхам. 5, 6, 7. Дахиад нэг удаа. 1, 2, 3, 5, 6 жоохон урд явлаа. 1, 2, 3, 1, 5, 6, 7. За хосоор барьж бүжгэлж явах үед эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүд хөлөө урагшаа тавихтаа иргэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Октод 5-ын тоон дээр эргэж өгнө. 1, 2, 3, 5, 6, 7. За октод маань ингээд гарыг хойшоо алхаад мөн эндээс хог биш нүглүүгээр доош нь дарж өгөх хэрэгтэй. За баруун гарыг нэг цээжний урд тавьснаар эргэлт нь илүү тогтвортой болж өгнө. 1, 2, 3, 5, 6, 7. За залуучууд ирэх үедээ мэдээж зүгэл урагшаа тавихтаа иргэн энэ үед гарыг тавиад эргэж боломжтой байдаг. 5, 6, 7. 1, 2, 3, 5, 6, 7. За ер нь баруун эргэлтийг гарны ямар ч сонголттойгоор эргэж болно. Баруун гараар эсвэл зүүн гараар эсвэл хоёр гарыг тавьж эргэж болно. Та бүхэн өөрийн хүснээрээ гарны байрлалаа сонгоод ирэх боломжтой байгаа шүү. Энэ бол саасаа бүжгийн баруун эргэлт байлаа. Бүгдэнд нь амжилт хүсье.